Өөрөөс юм асуучлаа. Бид нар UB Life-ийн туршилтууд гэж болон хийж байна. Тэгээд өөрт чинь энэ 2000 төгрөгийн өгөөд өөртөө урт хугацааны хөрөнгө оруулалт хий гэвэл юу сонгох вэ? Нэг ямар хөрөнгө оруулалт? Ямар хөрөнгө оруулалт? Оюуны хөрөнгө оруулалт юм уу? Ямар ч үж олон чиний хувьд яг урт хугацааны хөрөнгө оруулалт нь юу нь илүү чухал вэ те? Тэгээд чи өөрөө бодож байгаад хийх боломжтой зүйлээ ойл нэрлээч. Яг автобусныхаа картыг цэнгэлүүлж болно. Тэгэхээр чин 4 удаагийнх уу? Тийм 4 удаа автобусны цаана. Нэгж бас авч болох юм. Гэтэ бас нэгж чинь дуусчих л байх л та. Юу нэг сэтгүүлч мөрөснөөс оролцдог байхгүй. Тэгээд яг бид нар нэг амар их юм бичиж яах марах тэмдэглэх ингээд шаардлага гардаг. Тийм болохоор яг дэвтэр бал хоёр авч болох юм. Тэгвэл одоо би яг өөр чинь энэ 2000 төгрөгийг өгөөд тэг хамтдаа яваад хоёулаа дэлгүүрээс дэвтэрээ очиж сонгуул болох уу? За тэгвэл энийг чамд өгч. Everybody get up. Тэгэхээр сая дэвтрээ аваад гараад ирсэн. Ер нь багтсан үнэнд нь. Ер нь бол яг 2000-аар авсан. Том тэмдэглэлийн дэвтэр авсан байгаа. Тэгээд ер нь бол яг миний бодож байгаагаар бол яг би 2000 төгрөгийг яг удаан зарцуулах бол яг дэвтэр аваад тэрийг л удаан хэрэглүүл миний хувьд хамгийн удаан хөрөнгө оруулалт юм болов гэж бодсон. Өөр бол энэ 2000 төгрөг чи оюутнуудын зүгээр л нэг баг өдрийн хаалж авч хөрөхгүй мөнгө шүү дээ. Ер нь бол яг тийм. За бидний туршилтанд оролцсонд баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Яа сайн байна. Тэгээ манайх UB Life сайтын туршилтын болонгоос явж байгаамаа. Тэгээд хэрвээ таныг завтай бол манай туршилтанд оролцохгүй гэж асуух гэсэн юм аа. За хүн л хүлээж ин л да юу юм бол? За тэгэхээр манай туршилтын зүгээс танд 2000 төгрөгийг өгнө. Тэгэхээр хүмүүс уг туршилтанд оролцоод 2000 төгрөгөөр өөртөө урт хугацааны хөрөнгө оруулалт хийх одоо боломжтойгаа юм. Тэгээд 2000 төгрөгөөр өөртөө хөрөнгө оруулалт хийх юуг сонгох вэ? Юу ч хийж болох юм уу те? Тийм юу ч хийж болно. Ер нь бол оюуны эсвэл ямар нэг зүйл ч хийж болно. Уул нь ч одоо дэлгүүр орвол ундаа авалуучмаар байна л да. Гэхдээ урт хугацааны гэсэн шүү дээ. Тэгэхээр чин за кино үзэж болох юм байна. Өглөө яг Facebook дээр нөө Лүг ТV-гийн дата кино үздэг багц нь хямдарсан байсан байхгүй юу? Тэгээ яг хямдарсан байсан юм байна да гэж бодож ирсэн. Тэгэхээр тэрэнд бол хүрхэл юм байна. 1900 гэхээр чи 2000 төгрөг хангалттай урж байгаа юм л та. Тэгэхээр тэрийг авчихаар чинь би нэлээд удаан туртай кинонуудаа үзэж болох юм байна л та. Тэгэхээр урт хугацааны юм байна. 30 хоног юм байна, 1 сар. Тийм 1 сар. Тэгэхээр утаснасаа дуртай киногоо 1 сарын хугацаанд үзэх юм байна л да. Зөвхөн Лүг ТV-гийн дата нь хязгааргүй гэсэн үг байхгүй юу? Тэг хямдарсан. Тэгэхээр таны одоо их символ мөнгөийг эндээс авч байгаа. Наа за. Тэгээ би өөрөө эндээс ичтэй. Зя тэгэхээр ишэн ороод. Хамгийн сүүлд нь ямар кино үзэж вэ? Саяас гараад ирэх шиг байна. Тийм American Beauty үз. Энд чи ингээ 14:23 руу шууд Лүг ТV-гээ тэгээ итгэвчж байгаа юм. Ингээ болчлоо. Тэгэхээр чи би одоо энэ ондоо дуртай кинонуудаа дандаа уцаараа хаанч явс үзэх юм шүү дээ. Тэгэхээр манай туршилтанд оролцсонд маш баярлалаа. Та нарт бас баярлалаа. Амар гоё хөрөнгө оруулалт үүртэй ичлээ. Баярлалаа. За баярлалаа. За асаас
Бид нар UB Life-ын туршилтууд гэж болоод байгаа. Тэгээд энэ 2000 төгрөгөөр өөртөө байж болох хамгийн урт хугацааны хөрөнгө оруулалт хийвэл юу сонгох вэ гэж асууж байгаа. 2000 төгрөгөөр юм уу те? За 2000 төгрөг чинь одоо аюу баа мөнгө штэ те. Тэгээд хөрөнгө оруулалт хийхлээр одоо юу байвал харин ерөнхийдөө одоо бага мөнгө учраас юунд ингэж ашиглуулах болохоор байна гэдэг талаар туршиж байгаа. Юу миний ном бол хэрэгтэй зүйл. Гэхдээ даанч нөө 2000 төгрөгөөр чинь ном бол олоход хэцүү шүү дээ тий. Юу цээж зураг мураг авахулт юм уу? Цээж зураг чинь одоо аюу хэрэг болдог штэ. Одоо ингээл тий үнэмлэг тий дээрээс нөө нэг тэтгэлэг энэ төр хөөцөлтөө бол анкад энэ төр бүглүүлэх цээж зураг аюу хэрэг болдог. Тэгэхээр 2000 төгрөгөнд цээж зураг авахулчих байх гэж бодоод байна. Тийм үү. Хоёлаа тэгвэл цээж зураг авахулж болох нь үгүй яаж туршиж үзье тийх үү. За тэгвэл би чамд энэ 2000 төгрөгийг өгчий. Тэгээд хамт явж туршъя. За тийм. You were looking at me like you wanted to stay. You were looking at me like you wanted to stay. When I saw you yesterday. 2000 төгрөгөнд цээж зураг авахулж болж байна тийм. Тий яг 3-4 хэмжээтэй цээж зураг 4% нь болохоор 2000 төгрөг гэд тэгээд авахулчлаа. Цээж зураг чинь айгүй олон юмд хэрэг болдог шүү дээ тий. Угаасаа энэ тентгийн сайн дурын клубүүд анкад угаасаа цээж зураг бол байнга хэрэг болдог. Би ч бараг аттай. Цээж зурагтай болчихлоо шүү зүгээр явж байгаа. За баярлаа. За баярлаа. Who knows the secret tomorrow will hold?